Он гарсаар улсын хэмжээнд 14 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгджээ. Хүсгэл нуурын усанд 2 иргэн амь алдлаа. Дэлхийн ургамлын аймагт доктор Гүндгмагийн нээлт бүртгэгдлээ. Улсын хурлын гишүүн Дамдны Цогтбаатарыг улс төрийн найрагч хэмээн нэрийджээ. Бурайдад байгаль нуураас сансар өгтрөгөөг толтно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Он гарсаар улсын хэмжээнд 14 удаагийн ой хэрийн төмөр бүртгэгдээд байна. Тодорхойлбол Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян уул, Булган, Цагаан овоод Ашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хинтэн аймгийн Баян овоо, Батчирээт сум зэрэг нийт 4 аймгийн 11 суманд ой хэрийн гал төмөр гарчээ. Үүнээс Архангай аймгийн Хайрхан, Хинтэн аймгийн Батчирээт суманд гарсан төмрийг цурамд оруулж, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан 2 хэрийн төмрийг унтраахаар ажиллаж байна. Булган сум, Дорнод аймгийн Чойбалсан сум, за аймгийн төвд гарсан төмрүүд бол хогийн цэг дээрээс буюу хог одоо ил задгаа асгадаг энэ хогийн цэг дээрээс салхитай хүчтэй салхины улмаас бол төмөр гарсан ийм одоо мэдээлэл байна. 11 сумд гарсан төмрээр урьдчилсан байдлаар 71,000 орчим га талбай шатсан байна. Дорнод аймгийн Хөлбөмбөр, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумд гарсан төмрээр 16 гэр 22 хашаа сарвч, 2 автомашин, 2100 бодол өвс шатаж, мөн тодорхой тооны мал өртсөн байна. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоох ажил үргэлжилж байна. Мөн одоо 2 удаагийн төмөр бол айлын одоо яндангийн одоо цогноос болж гарсан. За нэг төмөр бол энэ айлын өвөлжөө бууц одоо санаатаагаар одоо шатааснаас үүдэж бас ийм төмөр гарсан ийм урьдчилсан мэдээллүүд ирж байна. Төмрийг унтраахад онцгой байдал Хилийн цэргийн албахаагчид болон орон нутгийн 820 хүн 149 автомашинтай үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн энэ үйл нийт нутгаар дулаан байснаас гол мөрний мөс 10-аас 80 см-ээр нэмгэн байсан. Үүнээс хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй олон газраар хар цагаан хил үүссэн байна. Тиймээс өөрийн болон бусдын амнаас эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байхыг Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас онцгойлон анхааруулсан. Гэтэл уржигдэр Хөвсгөл аймагт мөн одоо 2 иргэн нуурын мөсөнд одоо зөмөрч харамсалтайгаар ирсэн юм тохиолдол гарсан. Тийм учраас одоо энэ ойрын өдрүүдэд мөн дулаарч байна. Үүнтэй холбоотойгоор гол мөрөн нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байх, зам товчлох, цаг хожих зэргээр өөрсдийн амнаас эрүүл мэнд эд хөрөнгийг эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж сэрэмжлүүлж байна. Монгол Улсын боловсролын сургуулийн биологийн техникийн багш доктор Гүндгмагийн илрүүлсэн ургамлын төрөл зүйл дэлхийн шинжлэх ухаанд ургамлын шин төрөл зүйлээр бүртгэгдэж албан ёсоор баталгаажлаа. Ургамлын энэхүү шин төрөл зүйлийг санчрын гичгэн хэмээн нэрлэжээ. Монгол орны баруун хэсэг болох Увс аймаг одоо Монгол Алтай өндөрлөг уулсаас нийлсэн. За нэг нь болохоор одоо Хархираа түргний уулсад бол гол их нь байсан. Хархираа түргний уулс буюу Байрамын даваа орчим. За нөгөөх нь болохоор Ховд аймгийн Мөнхайрхан сумаас Мөнхайрхны уулсад бол бас энэ зүйл бол тархан ургадаг ийм онцлогтой. За мөнх цастаа уулсын хил хязгаараар ургадаг ийм ургамал байсан. Манай улсаас ургамлын шин төрөл зүйлийг илрүүлэн нээж дэлхийд бүртгүүлсэн тохиолдол тун ховроо. Харин түүний хувьд 2018 оноос хойш 2 дахь удаага шин төрөл зүйлийг нээж инхүү бүртгүүлээд байна. Улаанбаатар өвчний 9 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа гэж халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Дээрх тохиолдол нь Улаанбаатарын эсрэг товлолт дархлаа жуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна. Иймд эцэг эх асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж Улаанбаатарын эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрв хоцорсон бол өрх сумын эрүүл мэндийн төвдөр дамжуулан нөхөн дархлаа жуулалтад хамрагдахыг уриалж байна.
Оросын холбооны улсын эрхүү хот нуулсан Төв Азийн 5 дугаар хурлын хүрээнд Валдай хэмээх олон улсын нэр хүндтэй мэтгэлцээний клубийнхэн цугларч Орос ба Төв Аз олон туйлд дэлхийд тэдний хамтын ажиллагаа сэдвээр мэтгэлцжээ. Мэтгэлцээнд 10 улсын 50 гаруй шинжээч улс төрчид ирсний дотор улсын хурлын гишүүн Цогтбаатар урагдсан байна. Оролцогчид түүний геополитикийн зөвлөл дүрслэл оруулсан гайхалтай яриаг нь өндрөөр үнэлж улс төрийн найрагч хэмээн нэрлэжээ. Цогтбаатар гишүүн Евраз болон Төв Азийн тухай ярил энэ бүс нутаг нь бүхэлдээ Төв Азийг багтаасан том бүс нутаг. Энэ бүс нутаг дэлхийн төв байсан. Энд одоо хүртэл уул мөрн хадгалагдсан үлдсэн маш олон түүхэн шийдвэрүүд гарсан гэсэн байна. Өнөөдөр Орос болон Төв Азийн орнууд эргээд олон улсын харилцааны гол сэдэв болж байна. Одоо нөхөрлөл, харилцан туслалцаа, тэрчлэн Евразийн архитектурын аюулгүй байдлын нэгдмэл орон зайг бий болохоор хилэлцэж байна. Байгаль нуур дээр далайн гүний нейтрино дуран ашиглаж сансар окторгын цонхыг барьж байна. Энэхүү төхөөрөмж нь орчлын ертөнцөөр дамжин өнгөрч буй үл үзэгдэх бөөмсийг илрүүлж түүний өнгөрсөн үеийн нууцыг дэлгэх юм а. Байгаль нуур бол ийм судалгаа хийхэд нэн тохиромжтой газар юм. Хамгийн цэвэр ус зузаан мөс нь ажиглалт хийхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байна. Телескоп нь эргээс 3.6 км-ийн зайд байрлах бөгөөд доош 1.4 км хүртэл гүнд байрлах юм а. Эрдэмтэд уг төхөөрөмжийн тусламжтайгаар хэдэн тэрбум жилийн өмнө юу болсныг мэдэх боломжтой болно гэж найдаж байна. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.